Хуучнаар ажилчны аравын буюу өнөөгийн хангул дүүрэгт хөшөө дурсгалыг алдаршуулах өдрөлөг өнөөдөр боллоо. Ажилчны алдар цууг магтан дуулсан нэгэн хөшөөг тоос шороо хэр буртгандаа дарагдсан байсныг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд цэвэрлэж сэргээсэн байна. Хүүхдүүдээр цэвэрлүүлэхээ өмнө манай улсын ажилчин анги юу бүтээж байсан, яаж ажиллаж байсныг таниулах сургалт зохион байгуулжээ. 999 шилдэг сурагч хөтөлбөрийн хүрээнд Лувсан Вандан сангаас санаачлан төгсөх ангийн хүүхдүүдийг Монгол улсын хөдөлмөрийн бааtruудтай уулзуулан ажил хөдөлмөр эрхлэхийн гайхамшигыг таниулсан байна. Аав ээж Ахмад үе хэрхэн хөдөлмөрлөж байж өнөөдрийг байгуулсныг сонссон хүүхдүүдэд ажилчны алдар хөшөөг цэвэрлэх нь нэр төрийн хэрэг байсан гэлээ. Хөшөө дурсгал дээр ингээд янз бүрийн зүйл бичиж мэдсэн байсан. Харин тэр зүйлээ одоо тэр бичиж мэдсэн зүйлээ бид нар одоо Аристотель дээр Леманы шөөсмөс гэх зүйлээр цэвэрж одоо ингэж өнгө оруулсан байгаа. Тэгээд энэ сургалтанд явсаар одоо энэ хөшөө дурсгалыг цэвэрж одоо энэ одоо энэ бааtruудтай энэ улсын хурлын гишүүд уулзаж ингэж уулж байгаадаа баш баяртай байна. Хүүхдүүдэд энэ хөшөө ямар их алдар хүнтэй хөшөө гэдгийг таниулсандаа маш их баяртай байна. Одоос 31 жилийн өмнө ажилчны районы ажилчны талбайг ноосны болон арьс ширний үйлдвэрэнд ажилчин залуучуудын санаачлагаар байгуулж байсан юм байна. Үнэхээр л Монголын шилдэг ажилтнуудын амьдарч ажиллаж байсан газар гэдгийг Хөдөлмөрийн Баатар Норомсорн дурсаж байлаа. Бидэнд улс орныхоо бүхий л ажлыг хийж гүйцэтгэж байсан ийм түүх бий. Гэтэл өнөөдөр олон мэргэжилтэй боловсралтай залуучууд байгаа боловч барилгаа бариулах гэж гадныхныг урьж авчруулдаг болсон харамсалтай гэж улсын хурлын гишүүн болд энэ үеэр хэлж байлаа. Энэ талбай бол манай ажилчны талбай. Тэгээд эндээс чинь 10 гаруй Хөдөлмөрийн Баатар энэ комбинатаас төрсөн байгаа юм. Би тэрний нэг нь байгаа юм. Тэгээд хүн ер нь залуу халуун насндаа хөдөлмөрт шамдаж ажиллаж явах юм бол үр дүн төрдгийг гэдгийг өнөөдөр бид нар Хөдөлмөрийн Баатар бид нар энэ дүүнэртэй хэллээ загтаа. Дэлхийн нийтэд хэрэгтэй, дэлхийн нийтэд Монголын нэрийг зураатуулсан ийм сайхан бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэлийг олгодог энэ хөдөлмөрийг бид эрхэмлэн дээдлэх, энэ хөдөлмөрийг алдаршуулах, энэний төлөө бол залуучуудаа сэтгэл зориг шулуудан эх орноо хөгжүүлэх тэр үүсэлт нь улам урам өгч оролцуулах ийм сайхан цаг үе өнөөдөр мөн гэж бодож байгаамаа. Хаан улдургийн залуучуудын холбоо нийслэл хотын 150 гаруй хөшөө дурсгалыг цаашид цэвэрлэж өнгөлөх төлөвлөгөөтэй байна. Төгсөх ангийн сурагчид хотынхоо үүх түүх, соёлын дурсгалтай танилцахын зэрэгцээ иргэний үүргээ биелүүлцгээх юм байна.